Дэлхийгээр нэг тархан суугаа илгэнэгт монголчуудаа шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн хамт олонны зүгээс хамгийн сайн сайхан мөнгөний хүсэн мэдчилж байна. Цаг хугацааны аялал гэдэг нэвтрүүлгийг эхлүүлэхээр хөтлөх зулаа болон зандаа миний бие бэлэн болоод байна. Өнөөдрийн нэвтрүүлгийг өдөр бүр шинэ ураатай Түлээжүү Бэкери болон Хуримталтай Монгол аяны хэрэгжүүлж байгаа Худалдаа хөгжлийн банк ивент тэтгэж байгаамаа. За өдрийн минь зулаа. Өдрийн минь. За манай Эба Амар хоёрыг зэрэг хэмжих твцэн тэгэхээр зулаа бит хоёрт энэ цаг хугацааны аялал нэвтрүүлэг оногдсон байна. За тэгэхээр өнөөдрийн сэдэв бол дэлхийг захирч хасан эртний түүхтэй тийм хотуудыг ярих. 10 хотыг. За энэ бол бидний байнга одоо ашигладаг бидний өөрсдийн сайт болох 10 цагийн мэнс манай орчуулагч Лавгдлын маань бүтээл үүнийг хүргэх юм л та. Тэгэхээр яг одоо яах вэ гэхээр хэдүүлээ цугтаа цаг хугацааны аялал юм чинь цаг хугацааны машин сууж явцгаана. Цаг хугацааны машинаар цаг хугацааны хөлөг онгоцоор явцгаана. За тэгэхээр газар зүүн байршил 90 үеийнхаа тэр түүхийн эргэлт хувьсэл өөрчлөлтийн нөлөөгөөр олон талаар ертөнцийн төв болж байсан нэг хэсэгтэй нэгэн үе бүр бүс нутгийнхаа төдийг дэлхийд дахны урлаг, соёл, эдийн засгийн өөр юу гэдэг улс төрийн хүчний цөм байсан тийм 10 хотыг хэдүүлээ онцолж ярих юм. Сонирхолтой сэдв байна. Тэгэхээр хоёлаа цаг хугацааны юун цун ус онгоцод. За тийм. Яг тэгвэл Адриатын тэнгис сурах яа. Адриатын тэнгис. Тэгэхээр хаана очих жаа гэхээр те бид нар Итали руу явах чинь да. Тэгэхээр манай эртний 4-р зуунд Европ тэр чигээр өмсөн. Тэ? Ойлгомжтой тэнц чинь маш их юм боллоо шүү дээ. Нүүдэлж аваг аймагуд тэ. Өөрсдөө нэг ромчууд чинь бусдыгаа нэг бүдүүлэг зэрлгүүд гэж нэрлэдэгсэн. Тэд нар хоорондоо өстой маш их өмсөн. Роми эзэнт гүрэн өөрөө сулраад, хоёр хуваагдаад. Ингээд 4-р зуунд Ромын баруун Роми эзэнт гүрэн бүр задраад бутарсан бүр. Энэ самууны үеэр Герман овог аймагуд болон манай өвгдөд цолох дайнч хүннүүчүүдийн халдлагад өртсөн Италийн зүүн хойд нутгийн ард түмэн яасан гэхээр дайжин дүүрвсэн байгаа. Тэд Адриатын тэнгисийн ирэг дээрх нэг намхраг газар очиж лээ. Тэгэд тэнд суурсан байгаа. Намхтай газар. Хэдий аюул осол багтаа ч гэсэн оршин суугаад их тохиромжтой газар байсан. Гэхдээ энэ арлууд байгаа тэнд 110 хэд арл ба. Энэ 110 хэд арлууд дээр ингээд бүгдээрээ очиж суурсан байна шүү дээ. Амьдрахад төвхтэй ч гэсэн. Хэдий ингэсэн ч гэсэн энэ арлын амьдрал хожмын Венецийг үсгэж. Венец хотынхан болж хувирж байгаа юм л да. Тэгэхээр Венец хотын үүсэл нь хүннүүчүүдээс гаралтай байна. Энэ их гоё. За тэгэхэд ийм хэцүү байсан ч гэсэн энийг давуу тал болгож хувирсан ба Венецийнхан. Тэд тийм бат бүх модон суурь бүхий их гоёмсог орт харшиг байгуулж гисэн зам, гүүр, хөлөг онгоц барих эрдэмт өөртөө хүссэн хүсээгүй нэгэн гарамгаа уран барилгачд болж хувиржаа. Энэ байгалийн хэцүү нөхцлөөс ингээд тэд бүр гарамгаа тэнгисийн далайч худалдаачд болж хувирсан. Тэгэд Венец төд бодлого Венецийн бүгд найрамд тус болоод ингээ 13 дугаар зуунаас 17 дугаар зуун хүртэл буюу 400 жилийн турш газрын дунд тэнгисийн худалдааны хамгийн зангилаа цэг болж хувираад баруун Европын бүр хамгийн чинээл хот мөн зөвхөн Венец гэлтгүй Флоренц энэ хоттой хамт сэргэн мандалтын төв болсон түүхтэй. Тэгэхээр ертөнцийг захирч асан эртний түүхт 10 хотын нэг нь Венец л. Маш баян хот байсан тий. Торгоны замын нөгөө эцэн Венец төдөг байсан тий. Яг үнэ тий. Тэгэхээр Венец өөрөө нөгөө сонирхолтой нь ингээ харахад яг байрлалын хувьд бол Италийн өмнөд хэсэг байна тий. Адриатын тэнгисийн ард хэсэг байгаа боловч Венецийнх нь өөрөө барилга архитектур, урлаг тэр байшин савынхын чимэглэл нь их дорны зөвхөн хятадын төдийгөө ойрох дорндын арабын чимэг дизайн их байдаг. Тэрүүгээрээ хөврөмт тооцогддог юм байлээ. Тэгэхээр тэр нөх худалдааны нөлөө. Тэг яг нөх худалдаа арилжааны төв байсан тань холбоотой. За одоо хоёулаа цаг хугацааны машинд суугаад бүр шал өөр тийш явна. Дэлхийн хамгийн том 6 дахь арал дээр чинь тэр бол Суматра арал. Индонезийн баруун талд. Суматра арал бол чи байршлын төсөөлөд үзээрэй. Чи Хятадаас энтгэг орё гэж бодъё далаагаар. За. Тэгэхээр урагшлаа. За хоёулаа за Гуанжу явлаа. За тэгээ Вьетнамын зүүргээр явна те. За урагшлаа. Малайз буюу одоо хоёулаа Хятад энтгэг Хятадын хойг тэр нэг урт нарийнхаа хойгоор явна шүү дээ. За үзүүртэн Сингапур хүрлээ. Одоо хүсээгүй хойшлноод хойшлохоор Суматрагийн арлын хоёулаа зүүн эргээр нь явах юм. Тэгэхээр Суматра арал ямар мундаг байршил вэ? Тийм байна. Стратеги ач холбогдолтой байршил. Энтгэгээс буцаад явъя гэж бодох Хятад руу эсвэл Африкаас. Дандаа Суматраа заавал дайрч аз. Тэгэхээр Суматра аралд байх нэг тийм эртний түүхт Палембан гэдэг хотын тухай ярих юм.
Суматра ард дах энэ хот Палембан гэдэг энэ хот Венецийн адил тэгэхээр худалдааны маш ашигтай бүсэд орцдог. Энэ байрлалын хачаар үнэхэр хөгжин цэцгэлсэн ба. Тэгэхээр Африк, Хятад, ойрхон дорнд Индхэг, Зүүн Азийг энэ холбосон худалдааны зангилаа цэг байна шүү дээ, тэг газрын зур дээр сарахаар. Тэгэхээр Палембангийг цагтаа Тэнгисийн торгоны зам гэж нэрлэдэг гэсэн байна. Европ маягийн тийм худалдаа арилжааны тогтолцоотой харьцуулах юм бол худалдаачд энэ нөгөө Тэнгисийн торгоны замын энэ худалдаач нь өөрсдөө тэр ингээ үнэ тогтоодог их харьцангуй амар тайван байдалд энэ худалдаа арилжаанд хөгжсөн ба. Ер нь бол анзаарах юм бол тийм шүү дээ. Энтхэгийн худалдаач, Хятадын худалдаач, Арабын худалдаач эдгээр чинь нөгөө Европчууд бол их төрөмгий биш шүү дээ. Тэгээ нөгөө талаар нөгөө зөвхөн нэг хүч давмгаалаагүй шүү дээ тий. Олон одоо өөр энэ хавийг ашиглаж байгаа том үндэстэн гүрэн болгоны эрх ашиг байсан учраас магадгүй хүч тэнцүү буулт хийдэг ч юм уу тий. Тэгээд энээс болоод нэг худалдаа арилжаа үнэхээр хөгжсөн. За тэгэхээр манай эртний 7-оос 13 дугаар зуунд оршин тогтносон. Одоогийн Индонезийн арлууд болон Малайн хойгийг эзэмж байсан Шривижаягийн эзэнт гүрэн гэж байсан юм байна. Энэ Шривижаягийн эзэнт гүрэн Малакийн хоолой буюу яг чухам энэ Палембан хотыг эрхэндээ оруулсны хачаар сүр хүчийг олсон юм байна. Тэгэхээр Малакийн хоолой гэдэг нь маах энэ зүүн өмнөд Энтхэг Хятадын хойг гэж байгаа. Тэрэнд нь одоо бидний мэдэх Таиланд, одоо Малайз, Вьетнам, Лаос энэ төр байгаа тэр хойгийг хэлж байгаа. Тэгэхээр нөгөө Суматра арал гэдэг энэ хоёрын хооронд нэг хоолой байгаа шүү дээ. Энийг тэр Малакийн хоолой гэдэг. Тэгэхээр Малакийн хоолой дээр яг энэ Палембан хот байрлахгүй. Тэгсэн нөгөө Шривижаягийн эзэнт тус нь яг энийг эзэлчихээр одоо нэг сүр хүчтэй болох зам нь нэгдэж. Тэгэхээр энэ хот энэ эзэнт гүрний нийслэл болсон байгаа бүр. Тэгээд түүхийнхаа ихэнх үед эндтгийн тэр нөгөө урлаг, соёл, шашин шүтлгийн мэдээд нөлөөнд авцсан. Гэтэ хожуу болохоор исламын шашинт худалдаачдын нөлөөгөөр ихэд исламдсан байна. Тэгэхээр бид бүхэн ингээ гайхдаг шүү дээ. Яагаад Малайзийн 70-80% нэ иргэдийнх нь исламын шашинтай бол. Тэгээ бүр Индонез ч өөрөө бүр 250 сая бараг ислам мусульман хүнтэй шүү дээ. Дэлхийн хамгийн их исламын шашинтай мусульман хүнтэй. Улс чинь Индонез тий. Тэгэхээр шалтгаан тэгэхээр энэ худалдаачдын нөлөө юм байна. Тэгэхээр Палембан Шривижаягийн эзэнт гүрнийг мөхөхөд Хятад худалдаачдын мэдл шилжсэн байна гэсэн. Ингээд 16 дугаар зууны дунд үед Палембангийн султан тусын нийслэл болон ахин хөгжсөн юм байна л да. Тэгэхээр өдгөө дэлхийн бүх исламын шашинтнуудын 62% нь зөвхөн тэр зүүн Азад аж төрөлтийн гол шалтгааны нэг нь тэгэхээр энтхийн далайн худалдаа түүний дотор энэхүү түүх хотыг түшгэлсэн бүс нутгийн хөгжил дэвшил нь ийм исламцсан болгосон байна. За. Сонирхолтой байна тий. За хоёлаа одоо цаг хугацааны аяллаар гэтээ машин цунаа одоо эсвэл тэмээ цаг хугацааны тэмээ хоёлоо унах. За тий. Цүлд очно гэсэн үг. Тэгэхээр хааш очих вэ гэхээр Ирак. За эртний шүмерчүүдийн Бурхтын өлгий гэж бүр дээдэлж асан тийм хотын талаар ярих. Бурхтын өлгий гоё нэртэй баз. Тийм байна. Тэгэхээр энэ хотыг ертөнцийн түүхэнд дэх хүний гараар бүтсэн хамгийн анхны хот гэж домогддог юм байна. За. Үүнийг мэдээж хэрэг бид баттай үгүйг мэдхийн аргагүй ч гэсэн ирээдүйгээд энэ хот бол эртний хот болох нь мэдээж маргаангүй. Маш эртний хот. Нийтийн тооллын өмнөх бид нар хэдэн оны тухай ярина гэж 5400 оны тухай ярих. Тэгэхээр чинь бид нар одоо 2000 энэ 7500 жилийн түүхтэй энэ хотын тухай ярих нь шүү дээ. Тэгэхээр 5400 оны үед өнөөгийн зүүн өмнөд Иракийн нутаг нөгөө эртний сайхан түүхт Ефрат мөрний ирэг дээр байгуулагдсан энэ хотоос эдүгээ юу үлдсэн гэхээр салхи бороонд илэгдсэн тэр эвдэрхий туур балгас эсэн тов толгол үлдсэн ба. За тэгэхээр хөгжил цэцгэлтийн оргил үед газрын дэважин гэдэг үсэн хот болно. Тэгэхэд энэ хоттой холбогдох анхны бичиг нь манай эртний өмнө 2300-аад оны үед буюу одоогоос 4300 жилийн тэртээ хамаард юм байна. Тэр сурвалж дээр нь юу гэж дурдсан байдаг гэхээр хотын төвд нэг амар синий зигурат буюу ийм шаттай суург байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр шаттай суург гэдэг манай хүүхд багчуу сонсч байвал пирамид гэдээ ойлгож. Гэхдээ энэ шаталсан пирамид. Тэ? Нэг 7 давхар ч юм уу. Тэгэхээр энийг нөгөө домогт Вавилоны жинхэнэ цамхаг байсан гэж үздэг юм байна. Хэрв энэ үнэхээр байсан гэвэл тэгэхээр Вавилоны цамхаг гэдгийг хүүхд багчууд мэдгүй бол та бүхэн Библийг уншаарай. Библийг заавал нөгөө шашны талаас нь битгий уншаарай. Энд чинь нөгөө түүх гард урж байна. Тэн дээр хүн төрлөختөн бурханд илүү ойртохын тулд нэг Вавилоны цамхаг гэдэг зүйлийг барьдаг. Вавилоны дүүжин цэцэрлэг гэдэг чинь бас. Гэтэ дүүжин цэцэрлэгч болохоор дэлхийн эртний 7 гайхам шиг нэг цамхаг барьдаг штэ. Нэг тэрийг Вавилоны цамхаг гэж нэрлэдэг санагдаад байна. Тэгээд нөгөө бурхан уурлаад нөгөөдг нь ураадаг байхгүй.
Тэгэхээр тэр Вавилоны цамхаг тэр түүхэнд үнэхээр Библиэлд ирсэн тэр цамхаг үнэхээр байсан байж магадгүй. Яг тэгэхээр энэ Библи бичигдэж эхлэжгүй манай эртний өмнөх 2300 жилийн тэртээ болсон сурвалж дээр энэ Амарсины зигурат буюу шаттай сургыг дүрсэлсэн байгаа байхгүй. Хамгийн сонирхолтой тий. Эртний түүхч Биросус гэдэг нөхөр байж л дээ. Тэгсэн домогт Вавилон хотыг дүрслэхдээ угтаа тэр ирээдүгэд хотчтой ирээдүгийн тухай бичсэн гэж хүмүүс таамагладаг юм л да. Чухам яг энэ шалтгаанаар ирээдүг Месопотамийн цаашлаад өрн дахны анхны хот хэмээн тооцох бүрэн үндэстэй гэж. Энэ Бурхтын үлгий гэд байгаа энэ ирээдүйн хот маань гэхдээ манай эртний өмнө 600-аад оны үед ямар нэг тодорхой бус шалтгаанаар одоо түүхч бид нар мэдэхгүй юм гэсэн үг дээ утганд хүндрэлтэй. Генет зүүрч орхигдсан маа. Тэгэхээр ямар нэгэн зүйл болсон. Магадгүй хөр ажиллах л та. Тийм газар хөдлөл тахал байж болно. Ус татарсан байж болно. Тий одоо нөгөө уур амьсгалын өөрчлөлт зөвхөн өнөөдөр бидний тулсан асуудал биш болцсон гэдгийг тодорхой болоод байгаа штэ. Түүхэн том хотууд иргэншлүүд уур амьсгалтын өөрчлөлтийн улмаас усгүй болсон, дахал өвчин гарсан, ургац авчтгай болоод хот өөрөө эзүүрч үлдсэн. Нөгөө Мохенжо Дарогийн хөнгө болсон шалтгаан нь уур амьсгалын өөрчлөлт гэсэн. Тий. Тэр чинь 2005 нийтийн он тоолоос 2500 жилийн өмнөх талаар ярьж байгаа штэ тий. Мохенжо Даро гэдэг нь манай хүүхд тохчдоо сонсч ивэл те эртний энтхийн маш эртний хот байдаг. Тий. Индус мөрний саяхан олцсон бүр 100-аад жилийн өмнө. Тэгээ сонирхолтой нь энэ Индус мөрний эрэг дагуу ер нь хүн төрөлхтний анхлан бий болсон суурин иргэншлүүдийн нэг гэж байгаа. Тэгээд яг нэр нь их гоё Мохенжо Даро. Тэр нь ямар утгатай вэ гэхээр зүгээр өгсөн хүний овоо гэсэн утгатай юм байна. Тийм үү. Тэг яг хотын нэр бол биш. Сүүлд олдсон. Хожим тэгж нэрлсэн юм шүү дээ. Тий. Хожим олдоод тэр газрыг юу гэж нэрлсэн бэ гэхээр өгсөн хүний овоо гэж нэрлсэн. Магадгүй нөгөө нас орсон өгсөн хүмүүсээ ойрхон байдаг те суурин газар тосхныхын тийшээ овоолдогч байсан юм уу. Тэгээд археологийн судалгаа хийгээд үзсэн чинь маш нарийн бүтцтэй боловсронгуй зохион байгуулалттай хот болсон бааш таарсан. Бүр ингээд байшин хашаа болгоно нь өөрөө дотроо худагтай бохирын шуудуутай. Бохирын шуудууга ингээд нэгдсэн шуудуугаар хотоосоо гаргадаг байсан. Маш гайхалтай боловсронгуй төлөвлөлттэй хот байсан. Тэгээд тэр хотод юу тохиолдсон бэ? Яагаад энэ агуу том хоттой одоогоос бараг 4500 жилийн өмнөх зүйл яриад байгаа шиг байна тий. Энэ гайхалтай иргэншил суурин хот яагаад том хот байгаа байхгүй? Одоо амь халуун үедээ тий түүхэн юм өндөрлөг цагдаа бараг 400 мянган ийг байгаа да. Маш олон хүн суурин амьдардаг байсан. Тэгээд шалтгааныг нь одоогийн байдлаар бол гадны тийм эзлэн төрөмгийлэлт товтлогоо дайн бол байгаагүй. Ерөөсөө уур амьсгалын өөрчлөлт. Амьдрах боломжгүй болсон. Хэрвээ дайн гэвэл өчнөө сум зэв болдох хэрэгтэй шүү дээ. Тэгж тайлбарлаж байгаа. Тэгэхээр уур амьсгалын өөрчлөлт бол хэдэн мянган жилийн өмнө ч гэсэн хот суурин газруудад нөлөөлдөг байсан, хөнгөө болгох шалтгаан болдог байсан гэсэн. Тэгэхээр энэ ч нэг гоё юм харагдаж байна. 100 жилийн өмнө бид нар энтхгийг ер нь эртний соёл иргэншлүүдийн нэг төв гэдгийг мэднэ. Гэхдээ Мохенжо Даро олдтол тим эртнийх гэж энтхчүүд өөрсдөө ч мэдээгүй байсан. Тэгэхээр археологч түүхчдийн нэг гоё юм өөрсдийнхөө үндэснийхээ түүхийг урьдчилуулах тийм сонирхолтой байдаг. Тийм амбицтай байдаг. Тэгтэл манайхан өөрсдөө модон шаньюгийн нийтийн тооллын өмнө 209 онол бид нарыг ингээд Монголын анхны төр төлс үүссэн юм шиг яриад та. Тэгвэл аав нь төр удирдаг юм уу? Түмэн шанью. Тэгвэл түмэн шанью чинь анхны хүннүүгийн хаан гэж явдггүй шүү дээ. Тий. Бид нар урьдчилуулах хэрэгтэй. Судалгаа хийх хэрэгтэй. Тэгвэл урьдчилна тий. Батлах хэрэгтэй тий. Яг үнэ. Ядаж ийм ойлгомжтой баримт дээр урьдчилуулж марга. Тийм яг үнэ. Тийм түмэн шанью энэ чинь аав нь. Тийм. Тэг ягаад хүүгээр нь тооцоод байгаа гэдэг ч юм уу тий. За хоёулаа хамтран ажиллаж танилцалаа үргэлжлүүлнэ. За манай нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар Хуримтлалтай Монгол гэдэг аяник одоо санал болгож байгаа. Худлаа хөгжлийн банк байгаа. Танд санал болгож байгаа. Бидэнд санал болгоод жил болж байна. Бид үнэхээр хэрэглэгч нь болоод миний бие бол тэр одоо их гайхалтай зүйлсүүдийг од мөндөр дотор бол одоо тэргүүлэх байр суурьтайгаар ингээд гоё үр шимийг хүртэж байна. Яасан гэхээр жилийн өмнө бид яг байгуулагдсан. Тэгэхэд хамгийн анхны биднийг зэмтсэн байгууллагын нэг нь Худлаа хөгжлийн банк байлаа. Тэгэхэд бид Худлаа хөгжлийн банкны хариултаа хадгалъя гэдэг ч юм уу те үйлчлэгээнүүдийг ингээд тайлбарлаж явахдаа бид нар илүү сайн ойлгохын тулд өөрсдөө ер нь хэрэглэгч нь болъё гэдэг. За тэгэхэд од мөндөр компани байртай хамгийн ойрхон байсан Худлаа хөгжлийн банкны салбар дээр очиод зүгээр ингээд за танад ямар үйлчлэг гэдэг. Тэгэхээр ийм үйлчлэг, тийм үйлчлэг бүгдээр л гайхалтай. Тэгэхээр миний бие яасан гэхээр бүгдийг авцсан. Үнэхээр энэ миний амьдралдаас хамгийн зөв болох нь баг энэ л байсан баг. 45 жилийн турш би нэг л хамгийн зөв юм гэсэн энэ л. Тэгтэл хуримтлал өсөхийг харах ямар сайхан бэ. Өдөрт хэдэн удаа орж харна шүү дээ. Зүгээр Худлаа хөгжлийн банкны нөгөө аппликейшнээр ороод дансаар шүү дээ. Тэг хэдэн данс өгдөг нөгөө
Хуримтлал маань нэмэгдэж байгаа нэг данс үт. Тэрийг ингээд өсөөд их харах хичнээн сайхан. Сүүлд 10 сая төгрөг болохыг харах бүр сайхан. Ингэж яагаад би машины урьдчилгаа авсан тий. За тэгсэн яасан. Сая од мөндрийн хэсэг хүмүүс маань 30 хүн давуулаад Туркээр аяллаа шүү дээ. Тэгэхэд хамгийн тэр дунд тансгэлж байгаа нь би. Тэгсэн манай цандаа яг тэгэхээр би нөгөө машин авсны дараа ахаад нөгөө юугаа өргөжлүүлсэн. Хуримтлаа үрэх шиг сайхан юм алга. Нөгөө зээл биш учраас. Нэг үнэ. Зээл бол эвгүй байдаг хөөх. Тэгэхээр maaхан хуримтлалтай болоор худалдаа хөгжлийн банкны ойрын нэг салбар дээр очиж 1 жил хуримтлуулчих. Тэгж жаад манайхантай тий од мөндөртэй цуг яваар. Бид нар үнэхээр одоо яг бүр аялал сурж байна. Манай од мөндөрийн бүр илүү сайн болж байна. Сая 30 хүн бол тий бид нар алтан гişүнд гэдэг шиг алтан аялагч бол та нартай хаашаач явсан бүр хаашаач явсан цуг яв гэд. Тэгэхээр хуримтлал үүсгэдэг юм монголчуудаа. За худалдаа хөгжлийн банкныхын тий ийм сайхан бас зүйлийг бас ингээд санаачилж хуримтлалтай Монгол гэж нэрлэн нүртэл гоё. За өнөөдрийн сэдэв бол ертөнцийг захирч асан эртний түүхт 10 хот. За одоо зулаавт хоёр очисон газар ярина. Долоод нь Фива. За эртний Египтийн соёл иргэншил орчин цагийнхант олон хосгүй үлдээсний нэг нь энэ Фива хот. Фив гэдэг өөртөө болохоор Фива гэдэг юм л дээ. Thebes гэж бас нэрлэнэ. Грекүүд Thebes нэрлэдэг. За Египт түмэн нийгэм болоод эдийн засгийн хөгжлийн аль алинд үнэхээр энэ хүн төрөлхтний дунд яг түүчээлэгч нь байж засаг төр, шашин шүтлгийн үед ихээхэн хувьсаа өөрчлөгдсөн. Тэгээд оюун санаа, соёл урлагийн гэхдээ яг тэр төв нь болохоор энэ Фива байсаар ирсэн. Үхэх гэсэд болоод үлдгэсдийн хин хинтэн зөрөөсөн хөшөө баримл, нарны бурхан Амон тусгасан жавхлан төгс сүм хийдгээд олон гайхамшиг өлгий болох энэ хот эртний Египтийн эзэнт гүрний нийслэл байсан ба. Гэтэ яг бүх цаг үеийн нэршилтэй илүү тодруулах юм бол Египтийг одоо нэг за 3 үед хуваая гэж бодлоо л да. Тэгэх юм бол яг дундад хаан тусын үе буюу манай эртний өмнө 2040-оос 1750 онд нийслэл байсан. Шинэ гүрний үед буюу манай эртний өмнө 1550-аас 1070 онд тус усын нийслэл байсан ба. Тэгэхээр эн чинь 3-4 мянган жилийн тэртээ хэмээг ярьж байгаа гэсэн үг. За тэгээд Фива энэ хотын тойр дунд бид яг Египт дэх тэр дельта аяллаараа Люксорын болон Карнакийн хийдэг үзсэн. Энэ гайхалтай. Энээс илүү гайхалтай зүйл байж болох л гэж бодсон. Тийм сүр жавхланттай хүний гараар бүтээсэн. Тэгээд энэ олон энэ цаг хугацаанд энэ хэдэн мянган жил ярьж штэ тий. Бараг илэгдээгүй. Тий. Тэр нь гайхалтай. Тэгэхээр энэ их түүхэн дурсгал газрууд энэ зөвхөн энэ хотод багтдаг болохоор эртний хотын үлдэгдлийг 1979 онд ЮНЕСКОгийн дэлхийн үүд бүртгэсэн байна. Ер нь эртний Египтийн энэ гайхалтай дурсгалуудыг яаж хайрлж хамгаалах вэ гэж хүн төрөлхтөн бодож бодож ЮНЕСКО үүссэн юм шүү дээ. Эхлээд Египтээс үүссэн шүү дээ. ЮНЕСКО чинь. Нөгөө чи ярьсан шүү дээ. Нөгөө юг Абу символыг нүлгснээс болоод гэдэг. Тий. Энэчээс ЮНЕСКОгийн соёлын өв гэдэг ойлголт бий болоод. Тийм тэгэхээр нөгөө ЮНЕСКОгийн соёлын өвд бүртгэгдэн гэдэг маань өөрөө тухайн түүхэн дурсгалт газрын археологийн болон түүх соёлын ач холбогдол. Тэгэхээр хүн төрөлхтний нөгөө өвд ач холбогдолтой гэдэг үүднээс бүртгээд бүртгэхээр яадаг вэ гэхээр тухайн газрын харуул, хамгаалалт, судалгаа бүгд цаанаасаа төсөвтэй болчихно гэсэн үг юм байна. Тэгэхээр нөгөө аливаа түүхэн газраа ЮНЕСКОгийн соёлын өвд бүртгүүлнэ гэдэг нь өөрөө маш ач холбогдолтой. Тэгээ бүртгүүлснээрээ тухайн газар орон тэр археологийн гайхалтай олдвор юм маань хамгаалагдсан, хадгалагдсан дараагийн хүмүүс дараагийн үед өвлөн үлдээх боломжтой. Энэ үеийг дараагийн хүмүүст харуулах, үзүүлэх, хадгалах шаардлагатай гэдэг өндөр ач холбогдолтой болгож байгаа юм байна. Тий, найрч гомбоо мань харнастай үнэхээр гоё зургийг яг одоо өгчлээ. Энэ үнэхээр чухал зураг шүү. Яг л саяны энэ зургийг яг бид нэр онгоцоор явж байхдаа ойлгосон. Нийл мөрөн яагаад соёл иргэжлийн төвийг яг онгоцоор явж иж ойлгосон. Яг ийм байл. Нийл мөрөн бол яг за баруун ирэг дээр нэг 10 км зүүн ирэг дээр 10 км газар нов ногоо. Бүр новын ногоо. Тэгээд цаашаа ийсэн зүйл ямар ч тий урмал урах аргагүй. Гэхдээ энэ зааг ногоон газарт нь үнэхээр таатай урамсгал. Жилийн 365 хоногийн бараг 360-д нь бараг л ер нь нар тусна. Нэг бороо хураарахгүй тэгсэн мөртлөө хөрс нь үнэхээр гайхалтай. Үржил шимтэй. Энд хүн яагаад ийм сайхан соёл иргэслийг бүтээж болсон юм бэ гэдгийг ойлгосон. За хэдүүлээ ингээд цугтаа ямар нэгэн хоц төр барилга уран баримл одоо юу гэдэг нэг юм сийлий гэж бодъё л д. Их цаг аавна. Гэхдээ хэдүүлээ яарах хэрэггүй мэл энэ бүс нутагт. Ингээд тайван сууж хахад гиг үнтгэн шуурахгүй, гиг үнтгэн бороо орож, гиг үнтгэн хүүтрэхгүй юм бэл. Гэтэл
Манай нүүдэлчд яг нэг тийм юм үлдээгүү гэхээр энэ чинь маш ширүүн уур амьсгал бид нар амьдарч байгаа шүү. Тэгэхээр ингээд тухтайхан нэг юм бүтээх ямар ч боломж байхгүй. Тэ? Суурин амьдрахч боломж Зүгээр амьдрахч боломж байхгүй. Малаад агаад хэдэн малаад агаад уур амьсгалтаа захирагдаад нүүж байгаа учраас. Тий. А гэтэл энд нийл мөрнийхөө эрэг дагуу энэ те ногоон зурус байгаа штэ. Маш нарийнхан ногоон зурус харагдаж байгаа ирнэ. Тэр нь үржил шимтэй нөгөө ахит гээд их үерээсээ болоод үржил шимтэй хар хөрс ирчиж байгаа болохоор тэрэндээ ногоогоо тариад буудаа тариад тэрийг идээд эндээ суугаад байх боломжтой. Ариун их ургац. Яг үнэ. Тэгээд тэндээ хотуудаа бариад эхлээ байшин барин дараа нь байшингаа гоё байшин барин сүрлэг том байшин болгоно сүрүч яг агуулна нөгөө ногоо жимсээ авахар чинь арилжаа 8-1 хэрэгсэлтэй болчихно. Тэгээ голоод агаад заваар аялаад худалдаа арилжаа хийж чинь. Тэгэхээр баян болохоос өөр аргагүй. Тийм байна те. За дараагийн хот руу явна. Гэтэ одоо хоёлаа Африк төв рүү явъя. За. Тэгэхээр Африк төвд хачин гоё юм сүрлэг сайхан хот байсан гэж бодоход итгэмээргүй байгааз. Яг үл энэ чинь сүүлийн хэдэн зуун жил нөгөө их муухай боолчлолоос болоод энэ агуу их энэ ч 2 дахь том төв те агуу их соёлыг Европчууд байхгүй болголоо шүү дээ. Тийм цөлмсөн баялгийг нь. За Африк төв бол хүн төрөлхтний өлгийн нутаг болно. Гэтэл бид энэ твийн үүх түүхийн тухай үнэхээр бага мэднэ. Европчууд хөлийн чанд шинэ газар орон эзэмшгээр тэр өрсөлдөж эхлэх үед буюу ердөө 19-р зууны ихэр л олон нийт зүүн Африк эргээс 550 км-ийн зайд орших өнөөгийн Зимбабве улсын нутаг дахь аврах том чулуун байгууламжийг илрүүлсэн ба. Ердөө 100 гаруй хүн жил юм. Энэхүү хосгүй олдрыг нээн илрүүлсэн археологчд эртний чулуун хотыг барьж байгуулсан хүмүүсээр нутгийн уугуул иргэдээс бусад баг бүх хүнийг түүний дотор исламын шашин тарабууд, Перс, Энтхэг бүр хятадуудыг хүртэл энэ хотыг байгуулсан гэж тодруулсан. Европчууд нэг сони юм дээр. Ийм гоё хотыг Африкчууд ямар ч сан байгуулах боломжгүй гэж тэд нар итгэсэн байна. Тэгээд ерөөсөө энийг Персүүд барьсан байх. Эсвэл Энтхэг хятад за өөр юм бид те. Колоничлын үеийн арсны үзэлтнүүд тэгэхээр Африкчуудыг ийм сайхан, ийм агуу зүйл бүтээх чадвартай гэж огт бодоогүй гэсэн үг. Харин орчин цагийн хэдэн 10 судалгаа их Зимбабве гэгддэг эртний чулуун хотыг нутгийн Шона гэдэг хүмүүс босгосон болохыг одоо баталсан. Шона гэдэг. Тэгэхээр энэ бүр нийтийн тооллын 1100-аад оны үед. Тэгэхээр манай яг Тэмүүжи яг төрж явах үеийн үед. Тэгээд 400 гаруй жил энэ Шоногийн хаан тусын нийслэл байсан их Зимбабвегээс тэгэхээр одоогийн Зимбабве улс нэрээ авсан баг. Тэр хотын нэр байсан юм байна тий. Нийслэл нь их Зимбабве гэдэг ийм гоё нэртэй хот байсан ба шүү дээ. Зимбабве гэдэг үг нь энэ Шонолоор чулуун байшингууд гэсэн утгатай юм байна. Шинэ үеийн археологчид энэхүү эртний хотын туйраас исламын шашинт орнуудын зоосон мөнгө, энтхийн халуун ногоо, хятадын шаазан болон модон эдэл бүр алтны уурхаан улмөр илрүүлсэн. Тэгэхээр ямар сүр жавхлантай хот байсан бэ те? Тийм байна. Худалдаа арилжаа хийдэг байсан байна. Гадны зочид гिचд ирдэг байсан байна те. Тэгэхээр энэ хотоос ойрхон тэгээд нөгөө зүүн тишээ явбал далаа дээр очиод далаагаас энтхийг ороод нөгөө түрүүний Палембан гэдэр орох нь шүү дээ. Палембагаас хойш яваад хятад орно. Тэгэхээр өстө яг Африкийн хамгийн том л байсан бод. Африкийн Венец байсан биш. Тий. Мөн Африкийн төв болон хойд хагасдах соёл иргэлт ард түмэнтэй худалдаа 8 мэдээч хийж байсныг одоо тэр гिचлэх өчнөө баримт болсон ба. Хөгжлийнхөө оргил үед бүр 25,000 оршин суугчтай байсан гэж боддог. Энэ их чулуун хот эдүгэ мэдээж тодорхойгүй шалтгаанаар мөхөд зүүдсэн ба. Их Зимбабве хотын төр өдгөө Африк твийн олон гайхамшигт нууцыг илэрл болон одоо дүнхийгээд байж. Маш гоё юм байна. Анх удаа би сонсож байна. За одоо хоёлаа 10 хоногийн өмнө очисон газартай очино да. За тий. Анатолийн хойг руу. Тий. Хатуса гэдэг хотын тухай ярина. Тэгэхээр өнөөгийн Анатолийн хойгийг эзэлж байсан Хетийн эзэнт гүрэн гэж Хомерийн Илиад, Одиссей бичигдэх үед сүр хүчийнхэн оргилд хүрээдсэн байна. Харин алдар суун зүг бүрт одоо дуурсан Трой хотыг Грекийн нөгөө Агамемнон эзлэх үед нийслэл Хатусаа нь хэдийн тэм дэлхийн их хот болоодсэн гинэ. Нийтийн тооллын өмнөх бүр 2400-аад оноос нутгийн тэр хаати хүмүүсийн амьдран суусан энэ хот өмнөх тооллын 1700-аад онд Хетийн эзэнт гүрний нийслэл болсон ба. Хөрс зэрэгэлдэх нөгөө Ассир, Египчүүдийн эзэлж суухыг олонтаа санаарсан нөгөө Хатуса хот манай эртний өмнө 1274 онд Кадешийн хэмээгдэх түүхэн тулааны талбар болсон юм байна. Тэгэхээр энэ Кадешийн тулаан гэдэг чи санаж байна. Хэдүүл Египтэд ярьж байсан. Нөгөө эцсийн ялагч тодроогүй энэ тулдааны дараа Хетийн эзэнт гүрний хаан 2 дугаар Мувател нөгөө талаас хэн байлсан гэж Египтийн фараон 2 дугаар арамссан.
Рамсесийн тулаан. Энэ нөгөө тулаан болсон газар байхгүй. Тэгэхээр хин ялаагүй шүү дээ. Тэгээ энэ хоёр зөрчил тэмцлээ нөгөө иээр шийдэхин тулд инхийн гэрээ явуулаад шавар хавтан дээр мөнхөлсөн байгаа энийг. За. Энэ баримт нь одоо хаана гэдэг гэж? Нью-Йоркт. Нью-Йорк хотдох нэгдсэн үндэсний байгууллагын төв байрны үзүүрийн танхимд хадгалж байгаа. Тэгэхээр бараг дэлхийн хамгийн анхны инхийн гэрээ болох гэдэг шүү дээ. Тий. Эртний Грекийн соёл иргэншлийн үнэт нэгэн шигтгэ. Өрн доорны холбосон худалдаа оюун санааны зангилаа цэгийн нэг энэ хатуусаг манай эртний өмнө 12 дугаар зуунд фригичүүд эзэлсэн байна. Тэгээ галтан шатаацсан байна. Олон зуун жил балгас нуранг байсан хотын үлдэгдлийг манай эртний харин 7-9 дугаар зуунд сэргээгээд амь оруулах гэж оролцсон ба. Гэвч эртний түүхот хетичүүдийн үеийн шиг сүр жавхланг олоогүй гинэ. Харамсалтай юм тий. Тэгэхээр одоогийн Анатолийн хог Туркийн төв хэсэгт байгаа хот болж таарна. Тэгээ фригийн жоохон зүүн тийш байхгүй юу? Одоо Стамбулаас жоохон фригийн эндээс жоохон баруун тийш, Стамбулаас жоохон зүүн тийш, Анкарыг уур тавьсан. Эртний одоо Грекийн иргэншил суурин газар фригийн нутаг гэж үздэг. Гэхдээ зөвхөн грекүүд байсан ч биш, нутгийн хүмүүс, нутгийн соёл иргэншлүүд байсан. Тэр энэс жоохон зүүн тийшээ байсан хот юм байна тий. Тийм ээ тий. Гайхалтай хитүүдийн нийслэлж. За одоо хоёлаа завин цуна. Гэхдээ завин цуучлахгүй гэх юм бол нөгөө хоёлаа очихгүй. Хөлөг онгоцон цуух хэрэгтэй. Яа тэгвэл хоёлаа Перу явах гэдэг байгаа юм. Өмнөд Америк. Тийм байна. Атлантын хэсэг гатлах юм байна тий. Тий. Номхон даалгаар явал явах хит их хол явах гэдэг юм л даас. Арай их тойрч шүү дээ. За Чанчан гэдэг хотын талаар. Чанчан гэдэг энэ хот одоогийн Перугийн нутагт орж байсан Чимүүгийн хаан тусын нийслэл нэсэн байна. Тэгээ Кристофор Колумбийн нээлтээс өмнөх Америкийн их газрын хойд өмнөд Америкийн шүү. Хамгийн том хот. Америкийн уугуул иргэдийн мөнгө олборлдог гол газар нь бүр мөнгөн эдлийн төв нь байсан хот юм байна. Энэ Чанчан бол бараг бүхэлдээ тоосхон барилга байгууламжаас бүрджсэн энэ Чанчан нийтийн тооллын 850-аад оны үед байгуулагдаад инкчүүд Чимүү гүрнийг эзлэн мөхөө хүртэл буюу 1470 хүртэл оршин тогтносон ба. Сайхныг олтлоо байсан юм биш үү? Тийм байна. 1470. Тийм мандгац заатын үе. За Чанчаны оршиж байсан энэ нутаг дэлхийн хамгийн гихтээ таагүй урамсгалтай нутаг. Хахир хатуу 9 цөл. Гэвч хотын 9 хэсэг тус бүр өөрийн гэсэн сүм хийдтэй. Өөрийн гэсэн орд өргөө цэцэрлэг түрээлэнтэй. Өөрсдийн гэсэн оршуулгын газар цэвэр усны нөөцлөртэй. Өөрсдийн гэсэн зэвсгийн авлагатай байсан. Тэр 9 хэсэг нь шүү дээ. Чимүүчүүд инкийн их цэргээс хотоо хамгаалахын тулд дайн тулаанд бэлтгэж байсан ч гэсэн хүлээж байсан гинтийн халдганд болоогүй гэж. Учир нь инкчүүд Чанчаныг багуугаар ихэндээ оруулаад нэг л мэтгэж Чимүүгийн хаан тусыг мөхөөдсөн байна. Удалгүй Чимүүчүүд инкийн нийслэл Куско руу нүгэд Чанчан эзүүрсэн байна. Олон жилийн дараа Испани эзлэн түрэмгийлж энэ хотын төөрөөс цэвэр мөнгөн хаалга болсон гэж байна шүү дээ. Энэ хожим 2 сая Америк доллараар үнэлэгдсэн. Тэгэхээр их баян хот үйж тий. Асар. Уур амьсгалын таагүй нөхцөл байгаа хэрнээ ингэж 9 хэсэгтэй тус бүртээ сүмтэй элдв байгууламжтай байж хөгжин гэдэг чинь мөнгө байсан байна. Тийм мөнгөтэй. Тэгээд тэрнгээрээ зүгээр элдв дутагдж исэн юм бодлоо. Худалдаад авчдаг. Тийм учраас хотоо тэнд байгуулсан тий. Энэ гэхдээ Перугийн хотуудын нэр ямар гоё нэртэй байдаг юм бэ? Тийм тий. Мачу Пичу. Мачу Пичу. Куско. Тий. Нөгөө ямар лайн вүлээ нөгөө чинь? Назка лайн. Гоё нэртэй. Сонсолноо. За хоёлаа Түлэжүр гэдэг их сайхан компаниг рекламд. За өнөөдрийн нэвтрүүлэг маань нэг ивент итгэгч нь өдөр бүр шинэ ураатай Түлэжү бэкери маань. За Түлэжү бэкери маань маш сонирхолтой амттай шинэ бүтээгдэхүүн гаргасан бейгл сандвич. За цагаан будааны гурилаар хийсэн шинэ 2 төрлийн бейгл сандвичийг худалдаанд гаргаад байгаа юм байна. За эхнийх нь бол cranberry chicken bagel sandwich. Амтд цангис, жимс, дахиад нээцээж махан авчургатай бейгл сандвич. Бейгл нь будааны гурилны агуулмжтай ба тусгаалan крем чиз болон оливоор амталсан юм байна. За хоёр дахь төрлийн сандвич нь sesame bagel sandwich юм байна. Өндөг, гахаа махан авчургатай бейгл сандвич. Бейгл нь будааны гурилаар будаалны гурилаар хийсэн бөгөөд мөн крем чиз болон гүнждийн үрээр амталсан юм байна. Маш өвөрмөц амттай. Тэгэхээр энэхүү хоёр шинэ бүтээгдэхүүнийг та бүхэн амталж үзхийг хүсвэл Түлэжү бэкеригийн бүх салбаруудаар борлуулагдж байгаа юм байна. Мөн 75 75 75 10 тэгээ www.tlg.mn хаягаар ороод дэлгэрэнгүй мэдээлэл аваад мөн захиалаад авчулдаг. Тэгээ Түлэжүгийн бүх бүтээгдэхүүнийг мөн урьдчилан захиалга өгж болдог шүү дээ. Баярын бэлуу, тэмдэглэлт бэлуунуудаар тэр нь их гоё те. Өдрөө өгөө, цагаа өгөөд авах салбараа өгөөд төлбөрөө өгөө захиалцдаг. Тэгээ хамгийн ойрхон салбар дээр очиод нөгөөдгөө тэгээ код ойлол авчихна. Тэр гоё. За тэгэхээр Түлэжү бэкеридэ баярлалаа. Тэгээ та бүхэн Түлэжү бэкери маань шинэ cranberry bagel chicken,
chicken sandwich болон sesame bagel sandwich-ийг амтлахыг хүсвэл Төлөөшөө бэкригээр зочлоорой. За дараах нь. За одоо хэдүүл өмнөд хөрш рүү явна. За. Манай хүннүг өрн чинь өмнөд хөрштэйг өстэй байсгээл байхан байлцсан тэрнийг одоо нийслэл хоттой танилццгаая. Та бүхнээр мөнгөө бэлдэр. Яг л бид нар яг энэ хот руу аялал ер нь удахгүй хийх юм шүү. Хятадын Шиан гэдэг хот. Шиан гэдэг те. Миний мөрөд. Харин Эрдэнэ хятадын 6 нийслэл хотын нэг Шиан. Бусад их хотоос хамгийн чухал тооцогдож байсны гол шалтгаан хан гүрэн, чин гүрэн зэрэг тэргүүлэх их гүрнүүдийн гол өлгийн нутаг байсантай нь холбоотой. Тэгэхээр maaхан жишээ нь Бээжин хамгийн удаан нийслэл байсан гэж бодож магадгүй. Тэгэх юм бол Бээжин 800 жил нийслэл байсан. Жишээ нь Шанхай нэг 10 жил, Гуанчжоу нэг 10 жил гэдэг ч юм уу. За нэг ганц 2 жилийн наан цаанд байгаа л. Гэтэ Шиан бол 2000 жил нийслэл байсан шүү дээ. Тэгэхээр хятадын хамгийн урт нийслэл нь байсан. Тий. Хот юм байна. За тэгэхээр чин гүрнийг үнслэгт Цинши хуандыг гэхэд энэ хот дахь олон зуун цэргийн шавар хөшөө бүхий өдгөө тун алдартай тэр айрмыг байгуулсан Terracotta Warriors гэдэг те Бинма Янг гэдэг лүүд хятадаар ямарч манай археологч Маратхан маань яг очиж өөрийн нүдээр үзчихсэн бүр гайхамшигтай гэсэн. Ямар гоё. Эртний хятадын нийгэм те ер нь урд өмнө маш хаалттай байлаа шүү дээ. Энд чинь их сонин юм уламжлалтай ард түмэс бас. Энэ нь тус улсыг хөгжил цэцгэлд хүргэсэн ч гэсэн хожим уруудалд ороодлын нэг шалтгаан болсон ба. Гэлээч дэлхийн бусад хэсэгт дайн дайчин үүмэн самуу ноёрхож байхад хятад гүрэнд л харин нэг өөртөө гүн ухаан тэр шинжилхэн эрдэм техник технологи хөгжөөл явуулсан. Харин өрөнд орныг холбосон торгоны зам түүнийг дагаж инчтийн цуваа хамгийн гол нь энэ Шианаас эхэлдэг байсан. Мөнхүү цуваа олон шин санаа дорны шилдэг бүтээлүүдийг өрөндөд анхлан авьяасны дотор цаас, дээр, луужин, цаасан мөнгө зэрэг багтана. Эднэр бол хятадын агуу дөрөв нээлт гэж яг хэлэгддэг нээлтчүүд. Шиан тэгэд манай эртний 8 дугаар зуунд дэлхийн түвэнд хамгийн анхны 2 сая оршин суугчтай хот болсон. Хамгийн анхны. Манай эртний 8 дугаар 8 зуунд 2 сая. Тэгэхээр одоо манай бүртчон бодомчрын үед гэсэн үг л дээ. За бүртчоны үед л юм да. Тэр маш баян торгоны замын эхлэл учраас аргагүй л байх л та тий. Тэгэхээр торгоны зам дээр би бараагаа хүрэх юм бол энэ ямар ч зөв Араб, Энтгийг, Европ орно гэсэн үг шүү дээ. Тэгэхээр одоо Гуанчжоугоос ч юм уу би тэ эртний тэр кантоноос ч юм ингээд очиод Шиан дээр л авчина. Тий. Энэ торгоны замын эхлэл чи өөрөө Шианаас эхэлдэг үстэй. Хаана нь надад хүлэг мөр авчир гэдээ явуулсан байдаг. Нөгөө дайн тулаанд дийлдэдсэн учраас тэгээд нөгөө цэргүүд нь хүлэг мөр авах гэж явж байгаад нэг газар хүрээд хүлэгмөр авчираад буцаж ирчээд тэр хүртэл ингээд явж болж байна. Тий. Харилцаа 8 хийж болж байна гэж хэлээд эхэлсэн гэдэг. Тий. Маа хүннүүгийн төвхтэр Мартхай нэг гайхалтай бүр хитэн дугаар хийсэн баг. Оо ямар гоё. Би яг нөгөө Шианыг мөрөөддөг шалтгаан нь мэдээж энэ гайхалтай соёлын өв Terracotta Warriors-оос гадна исламын шашинтай. Хятадууд байдаг байхгүй юу? Соёл нь өөрөө тийм. Тэгээд нөө хоол, кузинтэй тэр нэг хоолн туртай үнд чинь тэр нэг сонирхолтой учраас надад их гоё санагддаг. За одоо ахаад эртний нэг соёл иргэншил рүү явъя хоёлаа. За. Маш гайхалтай газар л явна. Тэр бол мэдээж эрг энтхэг. Заагва Александр хаан, Македоны Александр. Александр хааны эзэнт гүрэн эрх сүрийнхээ оргилдоо хүрсэн тийм үү. Газар нутаг нь өнөөгийн грекээс бүр энтхэг хүртэл хэлсэн ба. Тэгэхэд энтхийн нэгэн хунтайж түн шиг харийн эзэнт хүрмэлжтийг нутгаасаа гаргаж газар орноо хамгаалахыг зорьсон ба. Тэр нь Чандрагуфта гэдэг нэртэй удирдагч. Энэ үгийг маш олон хүн сонсч байсан бохоо. Чандрагуфта гэдэг нэрийг бол нэр түүх сонирхдаг олон хүн мэдээ сонссон ба. Тэрээр Александрийн байлдан давал түүнээс үүдсэн үүмэн буужигнааныг дайлимдуулаад нутгийнхаа нөгөө баг овог аймагуудыг дарахын дараад нэгтгэхсээр өнөөгийн энтхэг Пакистан, Зүү Афганистаны нутгийг эзлэн хураагаад грекчүүдийг газар орноосоо хөөгөөд манай эртний өмнө 326 онд Маурийн эзэнт гүрнийг байгуулсан. Харин энэхүү шинэ гүрний нийслэл нь Паталипутра гэдэг өнөөдөр ярих хот. Тухайн цагийн грек аялагч бүр хятад мэрэгдийн тэмдэглэн үлдээснээр энэ хот бүр гойц тансаг, баян чинэлэг, гимт хэрэг гэдэг зүйл огт байдаггүй. Тэгээ бүх шашин номын ус эвтэй найртай холилдон суудаг. Имч домчийн газар бүгд нээлттэй, урд хожид дуулдаагүй амтны имлэг хүртэл байдаг. Тим Европ бусын хот байсан гэж тэмдэглэсэн ба. Чи амтны имлэгтэй хотын талаар ярьж байгаа гэдэг. Тэгээ маш боловсронгуй хүмүүнлэг, оюунлаг хүмүүс юм шүү дээ. Гайхалтай үз.
Энд тэгээ манай эртний өмнөх модон шинээс өмнөх Харин тийм түүхийн талаар ярьж шít бид. Хотын модон байгууламжуудыг манай эртний өмнө 273-аас 232 онд тэр төрөөсөн эзэн хаан нөгөө агуу Ашока Бурхны ивэлт Ашокагийн үед бүгдийг шинжилээд шавар чулуугаар сэргээн барьсан ба. Нэгэн үе буюу бүр Өмнөд Азийн оюун санаа Ведийн соёлын төв байсан гэдэг энэ Паталипутраг эдүгэ хотын төв судлаачд хүч нөлөө хөгжил дэвшлэрээ Ром Шианаас бүр дутгааргүй илүү гарна гэж үздэг. Жохом энэ хотын өсрөнгөө хөгжил өрнийн олон улсыг интегрүү тэр татсан баг. Тэгэхээр өрнийн хүмүүст дорн зүгэл алт гэж дандаа бодогддог. Ягаад Маgellan тий явсан. Индианчууд гэж нэрлсэн. Энтгийг товчлол гэдэг өөрөө баярлаад байгаа шүү дээ. Тэр болгоно. Ягаад Наполеон Египт рүү яваад цаана ахад интегрүү бас явах гэдэг. Энтгийг бол үеийн үе мянган жил дорныг дуудаад байсан. Тэгэхээр шалтгаан нь энэ Паталипутра гэдэг энэ хот юм байна л да. Баян тансаг боловсронгүй. Энэ Бурхны ивэлт Ашока гэдэг энэ хааныг зүгээр нэгэнд дууссан юм чинь одоо нэвтрүүлэг дуусах арай болов. Их том дайм бас. Энэ их мундагч. Тэгэд нөгөө улсаа эзэлж байгаа юм л. Гэхдээ өөртөөхөө өгсөн зэргүүдийг тэр улсын өгсөн зэргүүдийг хараад энэ би ялт байгуулчлаа гэж бод. Гэхдээ би юм олон хүнийг уугуунэгтэй автуулан байж би ингэж миний баяр цэнгэл ялт байна гэж юу? Энэ ялт муу юм гэдгийг өөрөөс асуусан ба. Энэ ялт биш юм байна. Энэ хүмүүсийн би тий оюун санаагаа би байлдан дагуулж болох байсан шүү дээ. Тэгэх юм бол энэ ч л чих ялт юм байна. Ингээд буддын шашин тарт. Тэгэд буддын шашин хөгжсөн шалтгаан Ашока баггүй. Тэгээ Бурхны ивэлт Ашока хаан гэдэг. Тэгсэн цаа чи нэг одоогийн балбад ингээд нэг юу яадаг сайн нэг ойрхон 100 хүрэхгүй жилийн өмнө археологч одоогийн бал бусын нутаг дэвсгэрээс нэг бичиг олдог байхгүй. Тэгсэн чинь Ашокагийн зарилгийг олд. Тэгсэн чи тэр энэ тосгонд буддад мэдлсэн учраас энэ тосгоны иргэдийг татвараас чөлөөсгөө Ашока хаан гэдэг бичигсэн. Тэгээ буддагийн төрсөн газрыг бид нар алсан байхгүй. Вау, гайхалтай. Гоёоц. Археологийн олдор гэж ийм гайхалтай. За, хамгийн сүлд. ертөнцийг захирчаас эртний түүхт 10 хотын нэгт нь хар хорин. Хар хорин. За сайн ярьсан 10 хотоодоос хамаагүй залга. Эдүгээ хөрхи уул мөргүү бол шахан болсон те. Энэ их хот ертөнцийн түүхэнд хуурай газрын хамгийн том эзэнт гүрний нийслэлсэн. Тэгэхээр энэ жагсаалтыг тэргүүлж байгаа шалтгаан тэр. Азийн агуу түүхт ард түмнийдэн дотроос өөр альч газрын альч цаг үеийн эзэнт гүрнүүдэд харьцуулахааргүй маш том газар нутгийг их улсыг байгуулсан нүүдэлчин монголчууд маань блэ. Чингис хааны удирдлагаар агуу эзэнт гүрнийг байгуулсан монголчууд их гүрнийхэн нийслэл хар хормын шавыг орхон хөндөд энэ тооллын 1220 он тавьсан гэдэг. Энэ хот сүндэрлэж асан газар бүрт одоо ер нь энэ хавьд эртний түүх хотод байсан. Уйгурын ч юм уу те. Чингис хааны хөвгүн Өгөөдөө хааны үед буюу 1230-ад онд хар хорим улам бүр цэцэглэж ердийн гэр бүхий сүрэнгээс хааны орд өргөөтэй олон шашны сүм дугуйтай гар урчуудын суудтай бүр их хотын дүүрийг олсон байгаа. Хэдийгээр 10-аад мянган оршин суугчтай ч гэсэн хар хорим бол нэгэн үе дэлхий дахны улс төр урлаг соёл эдийн засаг худалдааны төв байсныг нь бөөмөргөлийн газраас гадна күнзийн хүрээлэн буддийн дуган исламын хэд христийн сүм бүгд зэрэгцэн оршин байсан тэр баримт мөн алдарт мөнгөн моцтой холбоотой түүхэн сурвалжууд тэгэхээр бүх юмний төв байсныг нь баталжаа. Хятад дахь Юан гүрнийг үндэслэх Чингис хааны ачгүй Хувлаа хааны үед эзэнт гүрний нийслэлийг Хамбалыг буюу одоогийн Бээжин рүү шилжүүлснээр хар хорим хотын нөлөө бүрсэн. Ингээд хотыг Хятадын Мин гүрнийх зэрэг 1380 онд сүтгсэн. Тэгэд энэ олон хотуудаас нэгт манай хот ингээр гоё юм те. Тийм байна. За ингээд дэлхийгээр нэгт хархан суусан илэгнэгт монголчуудаа шинжлэх ухаан тань мэдхүй од мөндөр сүгийн хамт олон хамгийн сайн сайхныг хүсээд энэ ертөнцийг захирч асан эртний түүхт 10 хот гэдэг нэвтрүүлгээ үргэлээ. Студид хөтлөгч Зулаа байла, бас Зандаа байла. Маа нэвтрүүлгийг өдөр бүр шинүүрээтэй Түлээжүү Бэкри болон
Хуримтлалтай Монгол аянаа хэрэгжүүлж байгаа Худалдаа хөгжлийн банк ивэн зэтгэлээ. Баярлалаа цуглаа. Баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн мянган хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд таньдаг өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээрх голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942 Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.